Хатуу өвлийн хүйтнээр халуун орныг зорьсон шулга шүр шир нарын адал явдал үргэлжилсээр. Харь орон бүхэл нутгасаач гарч үзээгүй 3 найз эхнэрүүдэд дагуулсаар алс голын Фукокийг зорихоор шийджээ. Нутгасаа гараад Улаанбаатарт хөл тавихтай зэрэгцээд архинаас гарсан 3 найз нисхийн урд орой буудлаасаа гарч эрүүлжүүлэхэд орсноор тэдний бүтлгүйтлүүд эхлэнэ. Гэсэн жилийн дээс алхаж халуун оронд буусан хэд Фукокт ирсэн эхний өдрөөсөө л зуучилсан хүндэл ойрдуулж улаан мөнгөгүй хоц орсноор тэдний бүтлгүйтлүүд ар араасаа үргэлжилсээр. Архинаас гарсан ч бүтлгүүтэл тэднийг хаач явсан дагахын учир нь юу вэ? Архинаас гаргасан чон цувралын 5 дахь анги болох Фукокт фейлдсэн 5 инээдмийн уран сайхны киног DD Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. За эхнэрүүд маань яваад орчлоо та. Манай ихнэр миний хөлийг амьдралдаа нэг ч удаа угааж өгч үзээгүй шүү дээ. Гайхах. Яа. Нэг юм бодсон ч юм инээдсэд болдгоо. Танаа хоёр ихнэр шүү дээ. Орвогийн бүх шивэлтүүлийг барихаар явлаа. Архинаас гаргасан чон Фукокт фейлдсэн 5 инээдмийн уран сайхны кино Univision DD Look TV-гээр энэ удаагийнхаа бичлэгээр 2025 оны инээдмийн төрлийн One of Them Days киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Түргэн олны газар хүмүүртэй сайхан харьцаж ажиллах Дрю Джонсон саяхан шилдэг ажилтнаар шалгарсан юм. Түүнтэй хүмүүр сайхан харьцаж зарим нь бүр хамт суухыг хүснэ. Тэрээр түргэн олны газар ажил ихтэй учраас өөр зүйл хийх зав байдаггүй. Дрюгийн урт удаан ажил дуусаж тэр хэн нэгнийг хүлээн ажлынхаа гадаа сууна. Удалгүй түүнийг дотны найз бас хамтран түрээслэгч Алиса нь ирж авлаа. Дрю шинээр нэгдэх салбарт менежер болох хүсэлтэй байгаа бол Алиса уран зураг зурж нээх их мөнгө олж чаддаггүй нэгэн. Бүсгүйчүүд тарих замдаа Дрюгийн шинэ ажлын ярилцлагыг нь бэлдэж бас ойр зургийн зүйлс ярилцсан. Бүсгүйчүүдийн амьдардаг нийтийн байрыг хүмүүс ширэнг гэж нэрлэдэг ба байр түрээслэгч үүчээ гэхээр түрээсээ удаасан хэнийгч байрнаас нь хөөчгдөг өршөөлгүй нэгэн. Алисаг машина зогсоолд тавих хооронд Дрю төрүүлж буугаад байр руугаа орохоор явлаа. Гэтэл Дрюгийн замд түрээсээ удааж үүчээд хөөгдсөн нэгэн танил нь хамаг эд зүйл хогшилтойгоо хашааны гадаа зогсож байв. Харамсалтай нь Дрюд хийж чадах зүйл байсангүй. Учир нь тэр өөрөө ч бас түрээсээ олохоор зовж байгаа юм. Дрю эхлээд Мама Рут гэх эмэгтэй бяцхан мухалгаар орж уух зүйл авах ба Мама Рут нийтийн байранд нь цагаан арьсд түрээслэгч ирсэн гэх мэдээгээр түүнийг угтана. Ширэнгэд хизээч цагаан арьстай түрээслэгч ирж байгаагүй талаар тэднийг ярьж байх үед гаднаас Маниак гэх Дрюгийн хүүхэд насны найз орж ирэв. Маниак буруу гарын бүлэглэлд харьяалагддаг болохоор Дрю түүнийг тиймч таатайгаар хүлээж авдаггүй. Дрю түүний дэргэд баг зэрэг сандарсан байдалтай байх ба гэхдээ хүүхэд наснасаа хойш хамт тоглож өссөн нэг байрны найз болохоор Маниакийг баг зэрэг шохорхдогч олон үг солилгүй цөөхөн үгээр мэдлэн. Ширэнгэд амьдрахсад бүгд нэг нэгнээ таньдаг хамаатан садан шахах хүмүүс байх ба зарим нэг нь гэрийнхээ гадаа сандал тавиад үс засна. Байрны үсчин Жамел гэдэг. Тэр өнөөдөр Дрюгийн үсийг нь сүлжиж дуусгах ёстой байсан. Гэсэн ч Дрю байр руугаа орох замдаа Жамел өөр хүний үсийг засаж байгааг олж хараад очиж хэрүүл хийдэгч Жамел илүү мөнгө төлдөг үйлчлүүлэгчээ сонгож Дрюг дутуу сүлжсэн үстэй нь явуулна. Дрю Алиса хоёртой хамт Алисагийн найз залуу Кишан амьдардаг. Тэдний байрны түрээс үнэтэй хэрнээ хаалх хүчтэй хаах болгонд л үргэлжил таазных нь ямар нэгэн хэсэг нь үерч ундаг. Дрю Алисагийн найз залуу Кишаныг хийсэн ажилгүй бас олсон бүх мөнгөө пүүзэнд л зарцуулдаг болохоор тийм ч дуртай биш. Бас түүнийг орж ирэхэд халаадыг нь өмссөн байгаа нь Дрюгийн уурыг бүр их хүргэнэ. Харин Алиса найз залуугаа өмөрч Дрюг аль болох зөөлөх гэж хичээв. Дрю шөнийн ээлжинд гарсан болохоор маш их ядарч шууд л орондоо оров. Удалгүй хаалх хүчтэй балдах чимээнээр Дрю сэрээд яваад очиход байр түрээслэгч үүчээ зогсож байлаа. Дрю түрээсээ төлөөрэй гэж Алисад мөнгө өгсөн байсан болохоор гайхна. Үүнийгээ ч үүчэд хэлэхэд тэр өгөөгүй гэдгийг нь хэлээд оройн 6 цагаас өмнө түрээсээ төлөхгүй бол байрнаас нь хөөж гаргах болно гэдгийг сануулав. Дрю Алиса дээр очиод түрээсийн мөнгө өгөөгүй байгааг нь хэлэхэд Алиса өөрийн биеэр өгөөгүй харин найз залуу Кишанда өгөөд түрээсийг нь төлөөрэй гэсэн байв. Мэдээж Кишан төлөөгүй, түгэрч барахгүй хамаг юм аваад явчихсан байлаа.
Яаралтай гишааныг олж түрээсийн мөнгө үрхээс өмнө авахгүй л бол бүсгүйчүүд гудамжинд гарч магадгүй байдалд хүрчихсэн байхад зөвхөн дөрүүл сандарна. Харин Алиса төрөлхийн 50 хүн учраас тийм ч их сандарсангүй. Тэр гишаан руу залгаж үзэхэд гишаан өөрийн утсаа үлдээгээд явчихсан байлаа. Иймд бүсгүйчүүд утсыг нь шалгаж хаашаа явсныг нь мэдэх гэж оролдоход гишааны утас нь түгжээтэй байв. Тэднийг гэрээсээ гарахад ширэнг хамгийн анхны цагаан арьстай түрээслэгчээ ухтан авч байх ба түүнийг Бетани гэдэг. Хатуу түрээслэгч үүчээ хүртэл түүнд жигнэмэг хийж угтаж байгаагаас харвал цагаан арьстай түрээслэгч ширэнгэд ямар чухал гэдэг нь харагдана. Бетани Дрю Алиса хоёр дээр ирж мэдлэхэд тэд түүнийг нөхөрсгөр хүлээж аваад дараа нь гишааны гар утасны түгжээг тайлуулахаар үсчин Жамалын тусламжийг авав. Улмаар утасны түгжээг тайлаад шалгаж үзэхэд гишаан том өгзөгтэй Бернис гэх хулиган охинтой амргийн харилцаатай гэдэг нь тодорхой болно. Бүсгүйчүүд төлөвлөгөөгөө боловсруулад Бернисийн гэрийн гадаа ирцгээлээ. Төлөвлөгөө маш энгийн. Дрю Бернисийг саатуулж явах хооронд Алиса арын цонхоор нь ороод мөнгөө авах. Төлөвлөсний дагуу бүх зүйл бүтэж Дрю Бернисийг саатуулж явах хооронд Алиса цонхоор нь байшинд нэвтрээд унтаж байсан гишааны түрөвчийг авахад тэр сэрчхөв. Алиса түрээсийн төлбөрөө асууж бас өөрийг нь хуурсанд нь буруутгаж нийлээдгүй загнана. Харамсалтай нь гишаан аль хэдийн мөнгийг нь үрчгсэн байх ба брендийн шинэ хувцсанд бүх мөнгийг нь зарцуулчихсан байх нь тэр. Алиса түүнийг зохих үед гишаан хоошоо унахдаа чанга чимээ гаргалаа. Сэжиг авсан Бернис өрөөрөөгөө очиод Алисаг олж хараад уурлах үед Дрю түүнийг дүлхэж бүсгүйчүүд Бернисийн гэрээс зогтаана. Тэд гүйсээр машин дээрээ ирэхэд машиныг нь ачаад явчихсан байв. Бернис араас нь дасралтгүй хөөх ба бүсгүйчүүд баригдах нь тодорхой байсан ч азар Бернис нэгэн машинаас бууж байсан хүний хаалгыг нь хүчтэй мөргөөд унана. Тэнд байсан хүмүүс Бернисийг шоолж бичлэгийг нь хийхэд ичмэр байдалд орсондоо бүрчхээр уралсан Бернис Дрю Алиса хоёрыг заавал олж болгож тавихаар шийдэв. Түрээсээ төлөхөд 8 цаг үлдсэн учраас Дрю Алиса хоёр зээлийн газарт очиж мөнгө зээлэхээр шийднэ. Тэднийг очив үгүй юу? Үүдэн дээр нь Лаки гэх гуйлахчин ухтах ба ийшээ орвол гарч чадахгүй тойрогт унах болно. Эсмэнд байгаа дээрээ битгий зээл ав гэж тэднээс гуйв. Хөөгтөхөд 8 цаг дутуу байгаа хоёрт Лакигийн үг огтхон ч хамаа байсангүй. Тэд орж бичиг цаас бөглөөд ээлжийн хүлээн суух үедээ хан дээр зээлээ төлөөгүй эрен сурвалжлагдаж байгаа хүмүүсийн зураг өлгөөтэй байгааг олж харна. Тэдний ээлж ирэхэд зээлийн ажилтан Кэти Дрюгийн кредит картны зээлийн оноо нь итгэмээргүй бага байгааг хэлээд нусаа сугартал инээлээ. Алиса, бид хосууд юм л да. Хэрвээ оноогоо нийлүүлэх юм бол зээл авах боломжтой юу? Гэж асуухад Кэти боломжгүй гэж хэлээд Дрюг үргэлжлүүлэн шоолж инээсээр. Дэлбэртлээ уралсан Дрю ажилтнтай муудалцсан үгээр идэж тэндээс гарахад гадаан зогсож байсан Лаки тэднийг зөвзүүл хийсэн гэж магтана. Энэ үед Бернис тэднийг хайсаар гишаан түүнийг тайвшруулах гэж оролдсон ч Бернис олонний нүдэн дээр онгоо болгосон Дрю Алиса хоёроос заавал өшөөгөө авна хэмээн нэгэнт шийджээ. Энэ хооронд ямар ч аргагүй болсон Дрю Алиса хоёр цусаа өгөөд мөнгө олохоор шийднэ. Дрюг төрүүлж ороод цусаа өгч байх үед Алиса утсаа оролдож байгаад унтчихав. Түүнийг сэрхэд Дрю аль хэдийн 4 уута цус өгчихсэн байх ба царай нь амьд өгтөл шиг л цайчихсан байлаа. Алиса түүнийг болиулах гэж очиод гуурсыг нь таттал цусаа цацарч өөр бусад цусаа өгч байсан хүмүүс рүү үсэрч эхлэнэ. Цусаа шалрууч мөн цацагдаж сувилагч Алиса хоёр гуурстай цусыг тогтоох гэж байгаад халтарч унснаар Дрюгээс авсан уудтай цусыг бяцаа гიშгчих нь тэр. Юм ярих ч тамиргүй болсон Дрю миний уудтай цус гэж шивнэх хайдлаа. Энэ үед эмч орж ирэхэд мөнгө болох ёстой байсан хамаг цус нь өрөөгөр нэг цацагдсан байв. Алиса мөнгө авч болох уу гэж асуухад эмч цус байхгүй бол мөнгө байхгүй гэж хэлээд тэдэнд түргэн хоол, алимтай бялуу авч идэх ваучер болон тусламжийн хувцас санал болгов. Тэд тусламжийн хувцас өмсөөд турж өгөх төгсөн Дрю Алисаг дагуулсаар өнөөх түргэн хоолны газарт ирнэ. Тэднийг хоолоо захиалаад яг авдгийн даваан дээр нэг хоолны хулгайч ууттай хоолыг нь шүүрээд зогтаачхав. Үнэхээр их өлсөж байсан Дрю дэмил хоолныхаа араас харуулж байх үед түүнийг харж байсан маниак хурч ирээд хоол авч өгснөөр маниак тэдний хувьд аврагч нь боллоо. Урт удаан хөөцөлдөж гүйсэн өдрийн эцэст Дрю хоолой 50 гихчин амтрхан идэх нь маниакийн анхаарлыг татна. Тэднийг нэгэнтэйгээ маш дотн байгааг анзаарсан Алиса тэднийг тухтай ярилцуулахаар шийдэн ажил гарчихлаа гэж хэлээд төрүүлээд яв.
Алисаг явснаас хойш Дрю Маниак хоёр хэсэг ярилцсан. Удалгүй Маниакт дуудлага ирснээр тэд яаралтай хөдлөх шаардлагатай боллоо. Дрю сууж байсан суудлынхаа доор сүх байгааг анзаараад дайж эхлэхэд Маниак гэмт түлхээсээ гараад сайн зүйл хийж байгаа гэдгээ хэлэн түүнийг тайвшруулна. Удалгүй түрүүхэн явсан Алисагаас дуудлага ирэх ба Дрю утсаа авахад залгасан хүн нь Лаки байх бөгөөд яаралтай ирэхгүй бол Алиса шарсан маха болох гэж байна хэмээн түүнд хэлв. Маниак Дрю хоёрыг очиход Алиса шонгийн мод руу авираад захилгааны утсанд орооцолдсон пүүзийг авах гэж оролдож байлаа. Лаки энэ гудамж хаан Лологийн дошо гэж сануулдагч энэ пүүз нилээдгүй үн хүрх учраас Алиса хичээсний эцэст авч чадна. Гэхдээ өөрөө өндөр хүчтэй зохиулаад яг дорн зогсож байсан Дрюгийн толгойн дээр унлаа. Дрюг сэрэхэд тэд түргэний машинаар эмнэлэг рүү явж байх ба эмчилгээний төлбөрөөр төлөх мөнгөгүй учраас шууд л буугаад зогтав. Энэ хооронд Бернис Кишан хоёр Дрю Алиса хоёрыг тасралтгүй хайсаар эхлээд цус хандивлах газарт очиж дараа нь түргэн хоолны газарт очино. Тэднийг хоол авах гэж байх үед өнөөх хоолны хулгайч Бернисийн хоолыгч мөн шүүрэх ба Бернис шууд хулгайчийг хөөж гүйцэн дайрч унгаагаад машинаасаа буун 50 алхаж очиод хоолоо ав. Алиса олсон пүүзээ зархаар шийдэж хэр үнд хүрэхийг нь Дрюд харуулхад ойролцоогоор $2,500 хүрэхээр байлаа. Тэд явсаар нэг уламжлалт хөгжмийн гудамжинд очиод алаг давуу хөгжмчнөөс нь түр авч дараа нь олсон пүүзээ арчиж цэвэрлэн даван дээр нь тавиад зар оруулахад худалдан авагч нь тэр дорол олдоно. Дрю өнөх худалдан авагчтай цэцэрлэгт уулзаж пүүзээ сонирхуулахдаа эцгийнх нь пүүз тэр усан онгоцны ослоор нас барсан гэх худлаа түүх зохиов. Улмаар худалдан авагч эцгийнхэн түүхэнд уярч уйлах ба түүнийг өрөвдсөн Дрю $2,500 биш $1,500 аваарай гэж хэлэхэд худалдан авагч шууд л уйлахаа болоод тохирлоо гэхэн тэр хэдийгээр $1,000 алдсан ч бүсгүйчүүд одоо түрээсээ төлөх мөнгөтэй боллоо. 4 цаг болоход Дрю ажлын уулзалтанд очих шаардлагатай болов. Тэд автобусаар очиж Дрю төрүүлж ороод ярилцлагандаа орж байх үед Алиса гадаа хүлээн. Ярилцлага маш сайн болж Дрю өөрийгөө ажил олгогчд болох Шейла Норман хоёрт маш сайнаар ойлгуулж тэдэнд таалагдж байсан ч Алиса жимсний жүүс зарж байсан залуутай хамт зураг татуулаад өөрийн шинэ найз залуу гэж Кишан руу явуулснаар бүх зүйл буруугаар эргэнэ. Бернис жимсний шүүс зардаг эрийн зургийг хараад Алисаг хаана байгааг нь мэдчихв. Дрюг ажилд авах нь бараг л тодорхой болж байх үед Бернис ирээд Алисаг болгож өглөө. Алиса хэд хэдэн удаа Дрю гэж дууддагч маш чухал нөхцөлд байсан Дрю өөрийгөө муугар харуулахгүй тулд эхэндээ мэдэхгүй мэт аашлана. Алисаг нүдүүлж байгааг хараад удаан дэсээгүй Дрю уучлалт гуйгаад Алисад туслахаар очдогч тэд хоёулаа Бернисэд зодуулж бас түрээсийн мөнгөө дээрэмдүүлэх нь тэр. Улмар Дрюг олны нүдэн дээр зогсгүй байхыг харсан ажил олгогч Шейла шууд л түүнийг менежер болгохоор татгалцснаар Дрюгийн хувьд бүх зүйл нь сүрлээ. Дрю болоод байгаа зүйлсийг Шейлад ойлгуулах гэж хичээсэн ч дэндүү оройтжээ. Алисаг байршлаа мэдгдсэн гэдгийг мэдсэн Дрю түүнийг буруутгаж найзуудын хооронд баггүй маргаан үүснэ. Дрю Алисаг өөрийг нь хүндэлдэггүй, пүүзнээс өөр зүйл мэдэхгүй залууд хамаг цагаа зарцуулдаг ажилгүй гэж хэлэх бол Алиса Дрюг юунаас чад жаргал мэдэрдэггүй уйтгартай амьдралтай нэгэн гэж доромжлов. Удалгүй тэдний маргааныг хаан Лологийн дуудлага дасалдуулж хаан Лоло гудамжинд нь ирээд пүүзийг нь авсанд тэднийг буруутгаж 10 цагаас өмнө $5,000 авна гэдгээ хэллээ. Хаан Лоло тэднийг ширэнгэд амьдардаг гэдгийг нь мэдж байх ба Дрю Алиса хоёрыг цагт нь мөнгийг нь өгөхгүй бол ална хэмээн сүрдүүлнэ. Бүсгүйчүүд хоорондоо үг солихгүйгээр замын хоёр талаар гэрлүүгээ алхасаар. Улмар тэднийг гэртээ ирэхэд эд хогшлыг нь гаргаад тавьчихсан байв. Одоо тэд өөртөө мөн дээрээс нь гэр оронгүй боллоо. Алиса Дрю хоёр зүгээр л буудан дээрээ суугаад үхэлтэйгээ эвлэрчихсэн байх үед Бетаны нохоогоо салхилуулсаар гарч ирэхдээ Алисагийн зурсан зургуудыг хараад задгай талбайн худалдаа юм уу гэж асуув. Одоо хааштай л амьдралын зорилгоо алдсан Дрю Алиса хоёр тийм ээ гэж хариулв. Гэтэл Бетаны нэг зураг шүүрч аваад ямар үнэтэйг нь асуулаа. Дрю $300 гэхэд Бетаны шууд л худалдаад авчихв. Дрю энэ бүх зургуудыг Алиса зурсан гэж хэлэхэд Бетаны өөрийн худалдаж авсан зурган дээрээ гарын үсэг зурулахыг хүснэ. Алиса гарын үсгээ зурж өгөхөд энэ үед Бетаны брэнд сурталчилдаг ажил хийдэг маш олон дагагчтай нэгэн болох нь тодорхой боллоо.
Улмар дөрүүд нэг санаа төрсөн нь Бетанагийн уран зураг сонирхдог найзууд бас танилуудыг нь авчираад бяцхан уран зургийн үйлчлэг хийж мөнгө олох явдал. Алиса өөрийнх нь зургууд сайн биш гэж боддогч Дрүү эсрэгээрээ гайхалтай гэж боддог учраас түүнийг зоригжуулж төлөвлөгөөг нь хэрэгжүүлэхээр шийднэ. Дрүү Алиса хоёрыг бяцхан уран зургийн үзэсгэлэн босгоход ширэнгийн бүхэл оршин суугчид гар бие оролцож асар богино хугацаанд маш цэвэрхэн уран зургийн үзэсгэлэн бий боллоо. Удалгүй зочид ч ирцгээж зочдын дунд Дрүүд ажил олгох гэж байсан Шейла байлаа. Шейла өмнө нь ширэнгэд амьдарч байсан ба Дрүүг тансаг уран зургийн үйлчлэг зохиосон хэмээн магтана. Дрүү ярьцлагын үед гаргасан үйлдэлээсээ уучлалт гуйхад Шейла түүнд 2 дахь боломж олгож ажилд авах хүсэлтэй байгаагаа хэлв. 10 цаг болох гэж байх үед Дрүү Алиса хоёр аль хэдийн $5,000-аас их доллар олсон байлаа. Дрүү хаан лолоод мөнгийг нь өгөх ёстой гэж бодож байсан ч Алиса уран зураг зарж олсон мөнгөө хаан лолоод өгөх ямар ч сонирхолгүй байсан тул Дрүүг ятгаж эхлэнэ. 10 цагч болж хаан лолоо мөнгө авахар ширэнгэд ирлээ. Хаан лолоо шууд л мөнгөө нэхэж эхлэхэд Дрүүд хэлэх үг олдохгүй дэмил яриага тойруулна. Уралсан хаан лолоо хий буудахад уран зургийн үйлчлэг дээр ирсэн хүмүүс бутарч зөвхөн Дрүүл үлдлээ. Хаан лолоо чи миний нүд рүү ширтээд байна уу гэж хэлээд Дрүүг буутах гэж байх үед Алиса хаан лолоог дуудаж анхаарлыг нь сарниулав. Дрүү энэ боломжийг ашиглан түүнийг хөрөгчний хаалгаар зохиж унгаагаад бүсгүйчүүд ширэнгээс гарч зогтаана. Бүсгүйчүүдийг машин доогуур орон нуугдахад хаан лолоо тэднийг хайсаар. Хаан лолоо машин доогуур шагааж тэднийг яг барих гэж байх үед цагдаа нар ирснээр хаан лолоо цагдаа нартай буудалцаж эхэллээ. Дрүү Алиса хоёр машинд ороос гарч түрээсэлдэг байсан гэрлүүгээ ороход шалан дээр олон асаалттай байх нь тэр. Лаасасан хүн нь Кишан байх ба тэрээр Бернисээс залхаад Алисагаас уучлалт гуйхаар ирсэн нь энэ. Гэсэн ч Алиса түүнд огт нүр өгсөнгүй. Дрүү Алиса хоёр юун Кишан мантай байх үед Кишан солгоо хоолоогоор дуулж хаан лолоогийн анхаарлыг татснаар тэрээр хаалга цөм мөргөн орж ирлээ. Толгоогоо зөхиүүлж маш их ууралсан хаан лолоо надаар оролцсон хүмүүс яадгийг харуулад өгье л дөө гэж хэлээд хаалгыг нь хүчтэй хаахад тэдний гэрийн таазан нуран яг хаан лолоогийн толгой дээр бууснаар тэр ухаалдана. Хаан лолоо унахдаа хөлөөрөө лаа татснаар түрээсийн өрөөнд гал авалзав. Улмар тэд гарах гарцгүй болсноор өөр өрөөнд орж угаарцсандаа тэврэлдэн зогсож байх үед гаднаас гал сөнөгч нар орж ирэн тэднийг аварна. Дрүүг авч гарсан гал сөнөгч нь маниак байж таарах ба дөрөв шууд л түүнд сэтгэл татагдав. Харин хаан лолоог цагдаа нар баривчлаад явж байхад зээлийн ажилтан Кэти Дрүү Алиса хоёр дээр ирээд талархаж байгаагаа илэрхийлнэ. Дрүү юу болоод байгааг ойлгохгүй байх үед Алиса бүхнийг тайлбарллаа. Тэднийг зээлийн газарт ээлжээ хүлээж байх үед хан дээр хэрэн сурчлагдж байгаа хүмүүсийн дунд хаан лолоо байгааг Алиса анзаарчээ. Иймд Алиса уран зургийн үйлчлэгээ далимдуулж хаан лолоог цагдаад барьж өгөхөөр шийдсэн байна. Зээлийн ажилтан Кэти шагналаа маргааш ирж аваарай гэж хэлэхэд бүсгүйчүүд хэд юм бол хэмээн нүдэн гэрэлтэн асууна. Гэтэл шагнал нь $30,000 байх нь тэр. Удалгүй маниак дөрүүдээр дахин ирэхэд Алиса босоод тэр тагтаа юу гэж хэлэн холдсноор тэдэнд ярилцах боломж бүрдэв. Дрүү маниакийг алуурчин гэж бодож явсан ч маниак үнэндээ гал сөнөгч байж таарлаа. Дрүү маниак хоёрын хооронд дулаахан харилцан яриа өрнөсний эцэст Дрүү түн рүү залгах болно гэдгээ хэлнэ. Энэ үед үүчээ миний байшин гэж халгалсаар ирлээ. Ийхүү адал явдлаар дүүрэн өдрийн төгсгөлд Дрүү Алиса хоёр дарс шимэн суун. Тэд шатсан ширэнгийн өрөөгөө хэрхэн засварлаж яаж чимэглэх талаар ярилцаж байгаагаар кино төгсдөг.